Өнөөдрийнхөө бичлэг дээр та яагаад өөрчлөгдөх ёстой вэ гэдэгт хариу өгөхөөс гадна өөрийгөө шууд өөрчилж эхлэх 3 аргын тухай ярихыг хүслээ. Та яагаад өөрийгөө өөрчлөх ёстой вэ? Энэ асуултанд хариулахаас өмнө эхлээд та дараах асуултуудыг өөрөөсөө асуугаарай. Таны өнөөдрийн амьдрал, одоогийн нөхцөл байдал ямар байна вэ? Та эрүүл чирэг байна уу? Танд ирч хүч байна уу? Та өөртөө мөрдөх дүрм журам гаргасан уу? Жишээлбэл өдөрт хэдэн цаг телевизээр үзнэ ч гэдэг юм уу? Идэж буй хоол ундаа хяндаг ч юм уу? Арх тамхиг хязгаарладаг ч юм уу? Эсвэл өдөрт зарцуулж буй мөнгөө тооцох гэх мэт. Таны санхүүгийн байдал аюулгүй байна уу? Танд өөрийн гэсэн нэр хүнд байна уу? Та өөрөөрөө байж чадаж байна уу? Та өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч байна уу? Эхнэр, нөхөр, хүүхэд, эгч дүү, эцэг эхтэйгээ харьцах харьцаа хэр байна вэ? Та бусдад болон өөртөө худлаа ярьж байна уу? Та бусдаас болон өөрөөсөө юм нууж байна уу? Та хувийн амжилт гаргаж байна уу? Та хэлсэн амандаа хүрч байна уу? Хэрвээ эдгээр асуултанд хариулсан хариулт танд огт таалагдахгүй байгаа бол та өөрийгөө гарцаагүй өөрчлөх хэрэгтэй юм байна гэж бодох нь зүйтэй. Өөрийгөө шууд өөрчилж эхлэх 3 арга бий. Энэ 3 аргын 3 дахь арга надад маш их тус болсон. Тиймээс энэ 3 аргыг мэдхээс өмнө эхлээд та өөрийнхөө өдөр болгон хийдэг үйлдэлүүдийг нэг бүртгээд үзээрэй. Эхнээс нь ахуулаад дуустал нь бүртгээд үзээрэй. Тэгээд өдөр тутам хийдэг үйлдэлүүд дундаас ямар үйлдэл таныг амжилт руу чиглүүлж байна вэ? Ямар үйлдэл таныг амжилтаас хойш татаж байна вэ гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлээд үз. Эхний арга бол амжилтанд хүрэх үйлдэлээ илүү их хийх. Жишээлбэл та 7 хоногт өөрийгөө хөгжүүлэх, мэрэгчлээ дэвшлүүлэх ном нэг удаа уншдаг байлаа гэж бодоход энэ тоогоо нэмэгдүүлж өдөр болгон 30 минут өөрийгөө хөгжүүлэх, мэрэгчлээ дэвшлүүлэх ном унших жишээтэй. Хэрвээ та сургалт семинарт огт хамрагддаггүй, эсвэл хаяа нэг хамрагддаг бол энэ тоогоо нэмэгдүүлэх жишээтэй. Хоёр дахь арга юу вэ гэвэл амжилтаас хойш татах үйлдэлээ багасгах, эсвэл бүр мөсөн таслан зогсоох. Жишээлбэл та телевизээр үздэг бол телевизээр үздэг цагаа хасах, эсвэл бүр мөсөн үзэхээ зогсоох. Хэрвээ та интернет дээр илүү их суудаг бол, хэрвээ та найз нөхөдтэйгээ утсаар хийдэмий ярьдаг бол энэ цагаа багасгах жишээтэй. Хэрвээ та өдөр болгон хийдэг үйлдэлүүдээ бүртгэж үзээд амжилт өөдөө чиглүүлдэг ямар нэгэн үйлдэл огт хийдэггүй бол 3 дахь арга танд туслана. Энэ 3 дахь арга бол урьд өмнө хийж үзээгүй цоо шин юмыг хийж эхлэх. Урьд өмнө хүрч үзээгүй амжилтанд хүрэхийн тулд бид урьд өмнө хийж үзээгүй зүйлийг хийж үзэх хэрэгтэй болдог. Тийм учраас та өнөөдөр урьд өмнө хийж үзээгүй яг юу хийж эхлэх вэ? Жишээлбэл шин чадварууд эзэмшиж эхлэх, шин юм суралцаж эхлэх, шин хүмүүстэй танилцаж эхлэх, өөрийгөө хөгжүүлэх, ном уншиж эхлэх, сургалт семинар хамрагдаг жишээтэй. Энэ арга надад маш их тус болсон. Би урд нь өөрийнхөө өдөр тутмын хийдэг үйлдэлүүдээ бүртгэж үзэхэд өөрийгөө амжилтанд хүргэх үйлдэл хийдгүүгээ мэдэж авсан. Өглөө босоод ажилдаа яваал, эргэж ирээл, телевизээр үзэл, хоолоо идээд, интернет дээр суугаал, утсаар яриад өнгөрөөдөг. Маргааш нь түүнийгээ давтаж хийн, нөгөөдөр түүнийгээ давтаж хийдэг байсныгаа мэдэж авсан. Тийм учраас би урд нь огт хийж үзээгүй зүйлээ хийж эхлэх шийдвэр гаргаж хийж эхэлсэн. Энэ нь юу байсан бэ гэвэл 7 хоногт 3 удаа бие тамир спортоор хичээлэх, өдөр болгон 30 минут өөрийгөө хөгжүүлэх, ном уншиж эхлэх байсан. Тэгээд үүнийг хийж эхэлснээр миний амьдрал гайхамшигтайгаар өөрчилж эхэлсэн. Тэгэхээр та өнөөдөр өөрийнхөө өдөр болгон хийдэг үйлдэлүүдээ нэг бүртгэж үзээд юуг нь илүү их хиймээр байна вэ? Юуг нь багасгаж зогсоомоор байна вэ? Юуг шинээр хийж эхлэхээр байна вэ гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлээрэй. Тэгээд энэ тухайгаа надтай доор хуваалцаарай. Хүс, хий, хөр. Зөвхөн таны өөрийн хүсэл эрмэлзэл таныг амжилтанд хүргэнэ. Хэрвээ танд энэхүү бичлэг таалагдсан бол лайк дараа цааш найз нөхдөд түгээгээрэй. Мөн миний дараагийн шинэ бичлэгийг имэйл хаягаараа хүлээж авах хүсэлтэй бол яг одоо uka.com руу ороод миний захин мэдээлэл бүртгүүлээрэй. Мөн миний YouTube сувагт бүртгүүлээрэй.